За эмчтэйгээ уулзлаа. Эмч маань яг Анугийн манай дүүгийн нэг өвдгний surgery хийжсэн эмч байгаа юм. Тэгээд манай дүүг харчаад юу вэ? Яагаад та хоёр ч хоёлаа болохоо ачваа гэ. Тэгээд ямар ч гэсэн үзээд тэгээд surgery хийж болно, болохгүй ч байж болно л гэж тэгж байна. Тэгээд чи өөрөө яг эхлээд зураг харуулж байгаа тэрийг үзэж байгаад өөрөө шийдвэрээ гаргах гэж тэгж байна. Тэгэхээр эртхэн өнөөдөр жамчих байх маргааш гэс зураг нэг MRI-д орчвол гэс шийдвэрээ гаргаад тэгээд Монгол явахгаа бас шийдэх хэрэгтэй. Монгол явна гэвэл энэ нөгөө нэг юугаа өмсөд явж болох юм шиг байна. За харцгаа. Sana, what are you doing? Өнөөдөр цагаагаар амар гоё учраас гэртээ баймааргүй санагдаад гарч ирж жоохон кофе уугаад өглөөнийхөө цаг уучаад санаад ер нь номын сангаас нэлээд ном авчий. Тэгэхгүй бол манай дүү байхгүй битгаар ер нь зурагт үзэх шинжтэй байсан. Тэгэхээр хэд хэдэн ном авчвал хөрхөн шин ном уншаад гэртээ бэжээ гэж бодоод номын сан орж ирсэн байгаа. Нөө Mom Guilt гэдэг одоо монголоор тэрийг юу гэдэг мэдэхгүй байна. Тэр амар ингээд мэддэгдээд байна. Хүүхдээ авч гарч чадахгүй болохоор санаа зовоод бас тэгээд дүүгээ байгаа үедээ гой гарцгаая гэж бодож байна. Байхгүй үед нь яг мэдээж хоёр гэртээ тэгээд байх учраас найз нартайгаа яриад хүүхдүүдтэй манайх руу аваад ирээрээ гэж playdate маягийн юу schedule гаргая гэж бодоод найз нар руугаа бас бичлээ. Тэгээд байж байгаа. Давуу тал нь штэ миний зүүн хөл болохоор би баруун хөлөөрөө за бүр аргаварыг машина бариад явчих боломжтой. Тэгээд байж энэ нэгд өдөр MRI гэдэг яг зургандаа орно. Тэгээ эмч маань тэр зургаа харж агаад яг шийдвэрээ гаргая. Surgery орохгүйгаа шийдэх гэж ярьсан байгаа. За, happy 4th of July. 4th of July гэдэг чинь эдний Independence Day. I think эрхчлөө something I don't know. За тэгээ солиод молоод орой буудна гэсэн байгаа. Йоо, өчтөр маань найз инх маа ирсэн. Ирж энд зүгээр хальт ажил хийж агаад хамт хоёр ланчнд ороод явсан. Гэсэн чи өнөөдөр манад ирээд хоол унд идгээд урьсан байгаа. Тэгэхээр нөхөр хөвгтөд дагуулад гэрээсээ өнөөдөр ер нь гарахаар шийдсэн. Тэгээд хамт Эмагийнх руугаа очиж ланч идэнгээ цаашаа бас нэг найз бас орой солиод буудмуудахад оройн хоолнд урьсан. Тэгээд таяга чирээд явна да. За явцгаая. За Эмагийн дараад ирсэн. Оо. Эма ланч хийж гисэн. Emma. Whiskey's under the couch. He's under here. Somewhere. There he is. He's down there. За би тэд туул найзында ирсэн. Гэрийнх нь гадаа fireworks show үзгээд гараад ирлээ. Энд гэсэн чинь neighborhood дээр нь зүгээр. Вау, хүмүүс бас ижлэхэн fireworks хийж байна. Энд ингэ таягтайгаар л явж лээ. Cheers хийж байна. Тэнд бас
За хол майк. Which one? I'm trying to find the sea, Daddy. За өнөөдөр тэгээд MRI зурганда арай гэж нэг юм хүлээж аваад орлоо. Тэгээд тэр нь яг яс биш нөгөө шүрмэс мөрмснийхэн зургийг авдаг болохоор бас нэлээд удаан тэр нэг том машинд орно гэд хөдлөхгүйгээр хөвтөх ёстой байд юм байна. Сүүл рүүгээ бүр ёо нурууч хилээд тэгээ хөдлөх юм бол тэр хугацаанд нь хөдлөх юм бол ингээ хугацааг нь удаашраад явдаг. Юу цаг нэмээд явцдаг гэ. Тэрнээс нь яагаад тэгээ хөвтөж жагаад нэг 30 минут хөвтсөн баха. Тэгээ арай гэж нэг юм MRI гэ зураг авахгүйлаа. Тэгээ хариуг нь авах юм баг гэсэн чинь no. Хариу нь 24-өөс 48 цагийн дараа гарна. Тэгээ тэр хариу нь над дээр ирэхгүй нөгөө эмч рүү маань явуулна. Тэгээд эмч дээр очиж хариугаа хүлээж аваарай гэсэн. Тэгээ ер нь Америкт ингээ даатгалаар явахаар амар уддаг. Ишээ гэд ингэж явуулсаар агаад одоо ингээд 7 хоног хагас болчлоо шүү дээ. Чи ингээ хөл бас өөрөөрөө идгээд яваад байгаа шүү дээ. Тэр одоо хариу маань юу гэж гарах юм байгаа хүлээгээл сууж ин эмчтэйгээ цаг авна. Тэгээ манай эмч рүү залгаад цаг авах гэсэн чинь өнөөдөр хаацсан маргааш өглөө залгаж цаг авна. Тэгээ дараагийнх нь цагийг хизээч өгөх юм. Яа. Хүлээлгнээсээ болоод бүр бухимдаад уурлаад тэгээ жоох уур хүрээд харсан сая жоохон дасгал хийчлээ. Тэгээд ингээд энэ нөгөө нэг бүүтээ өмссөн байхад хөл бол гайгүй жингээ тавьж чадахгүй ч гэсэн ер нь бол дэшээ доошоо хөдөлж болж байгаа. Дээрээс нь би Amazon дээрээс нөгөө нэг тайга юу ачаар гартаа юу барьж чадахгүй учраас өвдгөвч авсан. Тэгээд өвдөгчөө зүгээд энэгээр ингээд санаагт хоёр мөлхөөд яваад байгаа. Тэгээд гадагшаа ийш тийшээ гарахтаа бас хэрэгтэй юм болов уу гэж бодоод тэр нэг скутер шиг юм байлээ. Тэрийг захисан хизээ ирнэ гэх нөө харъя. За тэгээ айл болох тийм ээ жоохон ирч хүчтэй. Явахыг бодъё. Доглоод ингээд нэг хөл дээр яваад байгаа болохоор бас бичлэг ойлгохтой хийж чадахгүй зүгээр нэг сууж муужахтаа л бичлэг оруулж байгаа болохоор бас жоохон төвхтэй юм аа. За. Йоо. Эрэ гэж нэг юм хум суруугаа янзлуулж байна. Нилээ ургасан баад. Дөрөв бараг 5-7 хоног болцсон уу? I think so. Нөгөө билтер жел хийдэг болохоор амар гоё удаан барьд юм байна. Манай хүн минийг бол бүр гашрааж байгаа. Сай bubble tea авсан. Яадаг. Ямар өнгөр бодуулах вэ тэр мэрийг харахаас
Хумсны зураг авах бүр хумснаасаа илүү амар юу ордог нас. За ийм гоё цэнхэр. Чиний энэ подолтны ийм цэнхэр өнгөтэй ижилсэн шүү дээ. Ийм гоё ямар юм гэлээ? Bubble blooming. Ийм гоё blooming өнгөтэй. Энэ нь гоё. Нэг юм урсан юм watercolor шиг юм югаар энэ болохоор French энэ нэг юм жижигэн pearl ийм хэлгсэн байгаа. Зя хомс ингээд дуслаа хүн боллоо. Яй. Боринг амд. Юу идэж байгаа дэр нь гадаа бүр амар бороо орч ёо. Тэнгэр минь тас гэл явчих. За. Ингээд дуусий. Ганц влог оруулах гэж бүтэн 7 хоног бичиж шээ. Нөгөө ийм болцсон ийш тийшээ явах юм байхгүй. Ямар K-drama үзэж байгаагаа бичлээ нь шүү дээ. Нэг саламс драманд орцсон. Нөгөөхөө одоо нэг 2 анги тус үлдсэн байна. Тэрийг үзчихээс. За. Өнөөдөр 7 сарын 10 байгаа. Тэгээд эмчээсээ хариугаа хүлээгээл байж гэн. Энд ер нь амар төвхтэй юм амар уддаг байгаа. Тэгээд тэр орондоо нүрээ цэвэрлэхгүй бол нэг л батар юм өөрөө сайн арчилж чадахгүй байсараад нүрээр юм гараад эхэлсэн. Тэгээд оны ихч дээрээ ирж цаг авч гэсэн нүрэндээ сайхан гуаша божин хийлгээд нүрээ цэвэрлүүлэе гэж бодоод ирсэн байна. Here. It's bruised. Whoa. How did it get bruised? I was playing basketball. And now it got bruised? Yeah, it got broken. Oh. Can I get a kiss? Thank you. Had the shoe. Had the shoe. За тэгээ өчигдөр сайхан оногчдэр очиж нүрэндээ гуаша массаж тэгээд нүрээ цэвэрлүүлсэн. Нэгнгээр яг юм ирэхийн өмнө бас жоо юм гарчдаг. Тэрийн дарыг гэж удаад нүрэндээ маск зүүцсэн байна. Тэгээд одоо ингээ влога дуусгахыг даа. Хэр удаа үргэлжилж ингэж явах хэрэгтэй юм бэ? Тэгээд яг одоогоор ингээд эмчээ хүлээсээр л байна. Гэсэн чи энэ эмч маань бүр яасан гэж залгаад цаг авах гэсэн чинь 7 сарын сүүлээр авах боломжтой. Ягаад гэвэл эмч маань амралтаар явцсан гэж өдөөс авсан. Тэгээ хэрэг бүр яг surgery-нд орно гэвэл баг 8 сарын дундуур орох боломжтой гэж авсан шүү дээ. Тэгэхээр за хотлоо юм байна. Өөр эмчтэр ер нь цаг авч өөр эмчд үзүүлээ. Аль хэдийн зураг авахгүй л зэмжингээд тэгээд өөр нэг нэгтгэг эмчтэр цаг авсан байгаа. Энэ эмч болохоор бүр яг энэ Achilles гэдэг энэ шүмний нөгөө тасалсан шүрмсэнд specialize хийдэг болохоор энэндээ амар анхаарал тавьдаг, энэндээ амар сайн гин хүмүүсээс сонсоодсэн чинь. Тэгэхээр за тэгвэл энэ дээр цаг авъя гэд 2 дахь өглөө 7 цагаас цаг авсан байгаа. Тэгэл бүх авахгүйсэн зураг мөрө бүх юм барьж очивол тэгэл шийдвэрээ гаргана. Тэгээ би танарт нэрээ хэлээгүй юм биш нэрээ. Мэдж байгаа хүмүүс нь ч бол мэдж байгаа. Эма найзтайгаа 7 сарын 21-нд явахаар плэд авсан байсан. Тэгээ бом баяр явж исэн ч одоо ингээд яг яахаа мэдгүй явж байна. Тэгээ тэр л хамгийн ер нь том алдагдсан план бол тэр байгаа. Тэр ингээд бодоод
Нулимс гойчих гэдэг. Хамгийн харамсалтай юм нь ээж хүн болохоор хүүхдээ бодвол санаа зовх юм да. Хэр хажууд туслах хүн байгаа ч гэсэн өглөө босоод арай унттал надтай хамт байдаг болохоор арай хугацаанд хүүхдтэйгээ гоё юм хүм хийж чадахгүй тал харамсах юм. Амар хөрхөн өглөө өдөр болгон хөлчин яасан зүгээр болсон юм уу хизээ зүгээр болох юм ингээл амар асуу. Өдөртөө яг нэг удаа модаа бит хоёр ойрхон хэрэг чадвал ойрхон болохгүй бол найз нөхд дээр очоод аль болох найз нарын дуудаад бас хүмүүс ирж байгаа. Тэд нартай маань баярлалаа. Тэгсэн ч гэсэн тэгэл ээж хүн гэдэг чинь хэцүү. Хүүхдээ бодоод хурдан идэх юмсан л гэж бодох юм. Тэгэл өөрөө нэг гой босоод ормороо хураад тэрийг сая нөгөө өвдөгчөд зүүж жагаад өнөө өглөө өөрөө ороо хураасан ер нь болж илээ. Тэгэл хэр хажууд нөхөр байгаа ч гэсэн яг миний санаанд таарсан гэр цэвэрлж өгөхгүй тийм ээ. Тиймэрхүү юм дээр ингээ бухимдаад байж ирснаа сүүл рүүгээ за одоо энэ гэр орон ч одоо яамаа гэж бодоод бас жоохон тайвширсан. Эхний 7 хоногч бол хэцүү байсан бүр. Тэгээ одоо аль болох гарах юм хүм байвал хүчилж агаад гарч байгаа явж байгаа. Хамаагүй явчихаар маргааш нь бас жоохон өвдөж гин мэдэгдэж гин. Яг өвдөлт гэх юм бол гайгүй нэг өвдгөө болцоо. Гэхдээ яг ингээд зүүн хөлөө ашиглаж чадахгүйсэн чинь хамаг бием маань ингээд нөгөө баруун тал дээр амар ачаал авсаар агаад жоох ингээд хазгаа жоох ингээд shift tilt хийгээд байна. Тэгээ өнөөдөр өглөө очиж нурууныхаа эмч дээр очиж нөгөө chiropractor дээр очиж adjustment хийлгэсэн. Тэр нь ингээд нуруугийн чинь гоё тэгшилж өгдөг байгаа. Тэр мэрэндээ ер нь явахгүй болвол бүх юм чинь нэг талтай ясаар агаад бусад тийм ээ юу шүрмэс булчин чинь амар гөшөөд яа гэм бэ ачаал авсаар агаад нөлөө бинт чинь амар хурдан нөлөөлдөг болчт юм байна. Тэгээд аль болох бусад юмнуудаа бас анхаарч явж байгаа. За маскарууд болчлоо. Манай нэг найз тэгсэн шүү дээ. Чи тэгээ төгсөлтөөрөө жоохон молигтай юм хэлчихэж. Тэгээд энэ follow subscribe хэлээж гингүүд за тэр яах вэ? At least bye гэж хэлээд юм байна. Тэгээд дараагийнхаа бичлэг дээр уулзъя. За тэр болтол. Түр бай.